За ямар гоё Тавтаа марж манад гэрэл хийгээ зайлвэ. тархан биш хүн авч байна. Их зөөлнөр хэлээд байна. Уурлах гал ингээл ирж штэ одоо. Таны өрөөнд орж ирсэн хоо. Ингээл энэ чигтээ оройч госоочмаар байна. Босч. Арайчтэй чи одоо ийм залах юм багт гэдгийг. Застай. Хойлоо хооллоо. За хоолой тгүүл. За. За юуны өмнө дүүгийн урилгыг хүлээж аваад тэгээд дүүгийн одоо нэвлүүлж байгаа тийм дараагийн бидний одоо доотлын үеийн дүүнер дахиад шинээр төрөх энэ хүүхдүүдэд зориулсан олон жилийн туршид үзэх боломжтой юм гоё одоо контент гэхдээ энэ маань цаашаа дараа дараагийн үеийн хүүхдүүд маань Монгол хүмүүсийн дундаж наслыг уртсгах зорилготой нэвтрүүлэгт хамгийн анхны зарчим болж ирсэн ихчтэй маш их баярлалаа. Баярлалаа. За яагаад одоо миний хувьд яг ингээд энэ нэвтрүүлгийг энэ одоо бүр төсөлтний нэвтрүүлэг болгож эхэлж байгаа юм бэ гэхээр тэгэхээр хүн болгоны амьдралд ингээд алдаж онсон хайртай хүмүүсээ эрт алдсан маш олон юм гашуун туршлагууд байдаг. Тэгээд дээрээс нь зүгээр хамгийн энгийн нөгөө нэг энгийнээр хэлэх юм бол тийм нөгөө жин дээр хүртэлтэй хүн ингээд нэг дэлбэрч үзээд буцаж гоё болсон тохиол байдаг. Тэгээд би өөрөө хоол зүйч анхны мэргэжил маань тэгэнгүүт яг би хоол зүйч болохынхоо өмнө яг төгсгөөс өмнөх 4 жил хагасны хугацаанд би 48 кг-аас 86 болж исэн түүхтэй. 86 болж үзсэн гэж юу? Тантай уулзаагүй жилүүдэд би дөрвөлж юм байсан. Тэгээд радиогаар гоё хоолооноос чаашгүй бүдүүн пошо гэж ингээд хүн болгоо миний чихний хажуугаар хэлж байгааг сонсоод би хөлмөс орсдог үед даан жилүүд өнгөрүүлж исэн. Тэгээд эргээгээд ер нь нөгөө нэг таран бүдүүн байсан үе бодохоор маш их ингээд нөгөө одоо чинь ядчил нүүрээр акне гардаг тийм ингээд батгах шиг юм. Бүх ингээд дааврын өөрчлөлтүүд маш их ордог юм лээ. Тэгэхээр яг тэрнтэй уялдуулаад танаас би нөгөө өнөөдөр урьж байгаа жочин хойлоо маш энгийн гоё ярилцаад тэр нь юуны тухай байх гэхээр би таныг мэдхийн хувьд хүүхд ухаан орохтой л анхаарч исэн. Тэгээд маш гоё үзэсгэлэнтэй охин миний нүдээр жоох охины нүдээр маш үзэсгэлэнтэй охин байдаг байж байгаа. Та дуучин болоо байж байгаа он жилүүдэд нэг хэсэг хугацаанд бас нэлийн жин нэмсэн байсан. Тэгээд тийм жин нэмээ дээр нь тавар амир тийм дайчин учраас тийм иршүүд юм шиг имиж бүрдүүлээ те. Тэгээд байж байгаа он жилүүдийг харахад би таныг одоо яг өөрийнхөө хамгийн одоо дээцэгтэй тулгалаад харгалж исэн он жилүүдийнхэн дурсамжаас одоо эргээд ирүүл та одоо насныхаа хувьд бүр хамаагүй залуу харагддаг тийм маш гоё ингээд ирчвчтэй байдаг. Яг энэ хоёрын харьцуултыг одоо ярилцаач гэж хүсэж байгаа юм. За ойлголоо. Юу яриулах гэдэг. За би өштэй хөвсгөлөөс чи мэдэн тийм ээ хөвсгөлөөс хотод кинодрама аймд ороод кинодрама аймд төгсөө дуучин болоод дуучин болохдоо би маш олон хил дээр дуулж сурсан. Тэгэд хятад өргөдөд дуулж явах хавцтай төмстөө хоол нөгөө мантуу олон усаар явж үзээгүй нөгөө сэтгэлийн хөөрөл энэ бүгд чинь тэгээд пижүү тэр үчиг пижүү их модонд ордогсон. Мантуу пижүү төмстөө хоол хятадын шарсан хоолнууд нүл тос шүү дээ тийм ээ. Тэр чи яг тэр хүн тэрийг идэх болсон байх гэхэд нөгөө аян замд яваад нөгөө тоглолтын одоо ачаал нэлийн өндөр болоод ирэхээр өөр ирэхгүй ямар нэгэн зүйлээс ирч авахын тулд хоолоо хэтрүүлэн идэж эхэлж байгаа юм л да. Тэгээ харагдсан болгоно амтан ч юм уу стрессээ тайлах гэж ч юм уу те бүх хүмдлээ тайлах гэдэг юм. Эсвэл сандарлаа тайлахын тулд нойр дутуугаад нөх эдгээр залууч гэсэн. Тэр чинь нөгөө сэтгэл зүйн чинь хүнийг асар их одоо өөрчлөлт оруулдаг байхгүй. Тэгээ тэр үед яг энэ бүх зүйл нөлөөлөд дээр нь бас задгаар нь штэ. Одоо ааваасаа нэлийн хоол газар сайхан яваад ингээд тансаграа тийм ээ. Тэгэнгүүт бас задраад эхэлж байгаа. Ингээд жишээ нь ингээд маш олон зүйлүүд нийлээд ирэхээр хүн одоо жин нэмэх асуудал гарч ирдэг. Би одоо ч гэсэн гадагш явахаар бас жин нэмэлэр яг. За ганц явж байгаа шээ одоо. Өөрөөсөө ингээд харвал наад амтнаа идчих гэдэг нөгөө наранж хатах шүү дээ. Хуучин наран атгаал байна. Тэгэнгүүт нэрч тэмдээ. За иш. Идчи гэдэг өөртөө. Тэгээ хамгийн гол зүйл бол маш олон бизнесмен гэдэг одоо миний хувьд бол миний хоол ууландсан бизнесмен явж байгаа. Тэгээ хятадын зах зээл дээр явж итэл яг нэг зүйл надад сэрэл өгсөн л дээ. Эхлээд ганцаараа олуулаа Монголоос өргөддөг байсан бол одоо цэргийн ансамбл этэртэй яваад ингээд өргөддөг байсан дараа нь ганцаараа яваад гэсэн. Ганцаараа явж байхад би яг л 85 хил хүртлээр таргалцсан тэр үе байсан. Одоо их туран хаагаас нэлээд одоо эрчимтэй таргалтыг одоо өөр тий булаа тэгээ дээр нөгөө миний хоолоо ямар яриатай вүлээ тэгээд хөдөлгөөн маань нэлээд
иршүүд учраас одоо бүр их өөр маш олон үнд өөр сэтгэл төрүүлсэн ч гэж магадгүй. Тэгээд хятад явж итэл нөгөө олон дахин урагдаад ингээд ирж итэл би нэг хүмүүсийн нөгөө харц болон одоо биеийн одоо байдлаараа үзүүлж байгаа тэр одоо намайг үнэлж байгаа үнэлэлтүүдийг би одоо body expression гэдэг шүү дээ. Тэр зүйлүүдийг хараад өөр төр мэдэрч эхэлсэн. Одоо голонгүй харц, тийм ээ? Үл хүндэтгсэн байдлууд. Тэгээд одоо янз янзын одоо хүний харц болон цаашаа хараад явж байгаа ч гэсэн тэр хүмүүсийн одоо хэлж байгаа зүйлүүдийг араас нь хараад уншичдаг болчихж байгаа. За энэ ч намайг олж ин да. За дараагийн тоглолт байхгүй болчихж байгаа юм. За би тарганаасаа болоод дараагийнхаа хятадын одоо том тайзны тоглолтоос хасагдлаа л да. Энэ бол том одоо дохио өгс надад. Тий. Тэгээд энэ дэр би өөр дөрөө маш сайн тунгаан бодолтой хэлсэн. Одоо бусдыг харахгүй шүү дээ. Тухайн үед гомдож байгаа юм. Хүнийг ингээд биеэр нь ялгаад тахтаа чи яадгийн гэдэг. Хүнийг өөрийгөө өмөрсөн тэр нэг худлаа шалтгауудыг өөртөө бий болгож эхэлж байгаа юм да. Тэгэхээр зэрэг хүн чинь ер нь мунхаг болоод ирж байгаа. Тархан болоо, залхуу болоод тэгэнгүүтээ хүнээс хайгаал өөрийг нь голж ин ч гэдэг юм уу. Энэ намайг ялгуурлан гадуурах чинь ч гэдэг юм уу. Ингээд хүнээс хайгаад өөрийгөө харах нүд нь хаагдаад ирж байгаа. Тэгэд би тэр тоглолтыг одоо тэр их том тоглолт байсан. Хятадын айхтар том томчлолтод тоглох байсан тоглолт. Тэндээс одоо би гологдсон доо. Энэ одоо биеийн хэлбэрээсээ болоод татгалзуулж шít. Одоо ингээл нүүр мүр тарган авах юм байхгүй шүү дээ. Тэр чинь аргагүй шүү дээ. Тэгээд маш их дүгнэлтэйгээд би эхлээд Herbalife гэж нэг бүтээгдэхүүн ууж эхэлж байгаа юм. За тэгэнгүүт жоохон нөлөө өгтөл тэр чинь худлаа болоод эхэлж байгаа юм. Бас буцаад ингээд хурдан таргалах ч юм уу те. Тэр чинь залхууны ажил байгаа байхгүй ямар гэтэл одоо дасгал хийгээд эхэлсэн. Гүүгээд одоо өөрийгөө ингээд зоригжуулаад өөрийгөө загнаад ингээд ирэх тусмаа өөрийгөө ойлгож чингэхэн би хинбэ гэдэг таньж эхэлж байгаа. Би ямар хүн байх ёстой вэ? Эн чинь юунаас болж таргалж байгаа юм? Энэ нөхөр дотор нөгөө нарантайгаа би зөрчилдөж эхэлж байгаа байхгүй. Тэгээд нөгөө нарангаа ялаад ирэхээр улам урам ороод тийм ээ. Ингээд өөртөө урамшаад дасгал хийж эхлээд дасгалаас л ер нь хамгийн их таашаал авч хүн ер нь дасгал хийх тусмаа өөрийгөө өөр болгож ирдэг. Дасгал хийж өөр зүйлүүдийг өөртөө тэмцээд хөлсөө гаргаад план барьж явахдаа босооч гэд өөртөөгөө ярьж байгаа энэ мэдрэмжүүд хүнийг хамгийн хүмүүжүүлдэг. Ер нь өөр хинч хүмүүжүүлэх үү? Зөвхөн энэ ертөнцид бол чи өөрийгөө л хүмүүжүүлнэ, өөрийгөө авч гарна, өөртөөгөө амьдрна. Өөр хинч биш шүү дээ. Миний төлөө төрсөн хинч байхгүй яг үндэ тийм биз дээ. Тий. Тэгэхээр энийг хатуу ойлгож авсан. Тэгээ тэрнээс хойш ер нь жоохон ч гэсэн тасалсан ч гэсэн өөртөө буцаад тэмцээд жоохон нөгөө ажил хэрэгээс болоод нэлээд буцаад таргална шүү дээ. Тэрийг буцааж барьж чадах юм нөгөө 2-3 нарантайгаа тэмцэлддэг болоод ирсэн. Гэх жишээгээр одоо хүртэл их чинь тасралтгүй нон-стоп дасгал хийж байна тийм ээ. Яг тийж дасгалынхаа ачаар та миний харж байгаагаар бол одоо би нэг хоол зүйчийн нүдээр харахаар тийм та бол маш одоо их дасгал хөтөлбөр хийдэг. Тэрийг одоо нөгөө таашаал авч бүжгээ хамгийн нөгөө дуртай зүйл болж байгаа байхгүй. Тэгэхээр спортоос таашаал авах юм уу? Бүжигнээс таашаал авах юм уу? Йог юм уу? Бясалгал юм уу? Яг нөгөө хүн тухайн өөрийнхөө дурлах зүйлээ олох хэрэгтэй юм шиг байна. Яг зөв. За одоо болохоор би танаас нэг юм асуумаар байна. Ер нь хүмүүс бол хүсэхгүй биш. Бүгд л нөгөө дэлбэрсэн байх үеэс амьдралдаа хамгийн өндөр жин дээр очсон үеэсээ за би өөрийгөө өөрчлөе, өөртөө хайртай бай, өөрийгөө гоё болгоё гэдэг бодол хүн болгоны толгойд хүсэл мөрөөдөл байгаа. Тийм болохоор магадгүй хоол зүйч цацрал та надад туслаач. Тэ бүжигийн багш, тэ болон спиннинг багш, наран гэдэг талаас нь тэ дуучин биш. Яг та дасгалжуулагч талаас намайг шахаад өгөөч гэд ингээд биднэрт хандаад ирдэг. Яг ирчээд эхний 1-р 2-р өдрөө давчаад буугаад өчтөг. Тохиолдол маш их хараад байна. Тэгээ яг энэ дээр бол нөгөө сэтгэл зүйн маш чухал байгаа. Тэгэхээр та тэрэн дээр одоо ингээд угаасаа нэг бүрж өгмөр идэг заримдаа тийм зарим юм дээр үнэхээр яа эцэг болиг бүр ингээд
Зүгээр л газар шалан дээр хүлээж ижихтэй нэг аав тэрхэлж байгаа юм шиг уйлаа сумаар хүн байдаг тийм. Яг тийм юм сэтгэл зүгээр унасан үед яаж өөрийгөө шахаад ингэ босоод ирээгээд наран босгодог шиг бус хүмүүс та юу үзүүлэх вэ? Ерөөсөө сэтгэл зүг удирдах чадна гэдэг бол тэр хүн амьдралдаа маш том алхмуудыг зөрөгтэй хийж чадна л гэсэн шууд төлхөр. Сэтгэл зүгөө удирдах сурна гэдэг бол тэр хүн юу ч хийж чадна. Хамгийн гол зүйл яагаад ядарчаад байгаа юм бэ гэхээр мэдээж би ч гэсэн дасгал хийж явахдаа эзний дасгал хийж явахдаа ядраал ирнэ тийм ээ. Хоол одоо хэтрүүлийн эзнийхаа дараа каманара яаж чиний чин дараа дахиад хэдэн цаг хөлсөө гаргана. Эн чин хичнээн 7 хоногийн чинь хөдөлмөрүүлээ гэж өөртөө ярьдаг тийм ээ. Яг тэр моментыг л давчих юм бол тэр мөчийг л ялагдаж ирж байгаа мөчийг л нөгөө хүнтэйгээ л ярих хэрэгтэй. Нөгөө буруу нөлөө үзүүлж байгаа зүйлүүдийг бодох хэрэгтэй. Одоо чи таргалжлаа. Одоо өнөөдөр ялагдах юм бол дахиад буцаал хуучин юмд ор. Буцаал хуучин юмд орохоор хэрвээ тэр зүрхний өвчтөй бол зүрхний хаймыг аавна. Гэвэл маш олон зүйл зарлаг гараад ирлээ. Дахиад хүн мухануудаар харна, эсвэл үл үндэтгэсэн байдлаар харна, голно, тийм ээ? Дутад бүх оч чадахгүй шүү дээ. Дахиад хууч амьдрал улам дөрөйтнө. Тэгэнгүүт бүх зүйл хаалгадаад түрвэсэн шүү дээ. Бүх алдахтай зүйлийг бусад хүнээс хайгаал эхэлдэг. За юун дээр ялах вэ гэхээр өдөр болгон төлөвлөгөөтэй байж сурах хэрэгтэй. Яг өөртөө зориулсан төлөвлөгөөг гаргаж сурна. Яг дэг журамтай байх хэрэгтэй. Дэг журам гэдэг зүйл бол хүнийг асар их амжилтанд хүргэдэг зүйл. Хийж байгаа муу үйлдэлүүдээ, давтагдж байгаа муу үйлдэлүүдээ өөрөө олж хараад багсгаадах хэрэгтэй. Нэг мөсөн чадахгүй бол нэг өдөр шийдэж чадахгүй бол багаар дасгах. За өнөөдөр дасгалдаа очлоо 10 сууниах байсан бол за 5 сууниач. За ингээд нэг сарын дараа харахад энэ харин тогтсон хөвшил бид чинь суугаад ирдэг байхгүй юу? Тэгэхээр ерөөсөө нэг 21-с нэг сар төвчгөл асуудал байдаг. Тэгэхээр сэтгэл зүй өөрөө ирэхгүй хүн энэ тархин булчингаа удирддаг болтол нь дасгах хэрэгтэй. Багаар. Жохон өөрийгөө өмөрөөл ярин цаанаас нэг амтны экскьюз шалтгаан хэлнэ шүү дээ өдөр болгон те. За чи мараас дасгалаа хийчих юм чинь босоод байдаг юм бай. Амар гээл нөгөө нар хэлнэ шүү дээ. Тэгэнгүүт нөгөө нар нь чинь босчээ. Арайчтэй чи ийм залах юм багт байдгийг. Жишээ нь ингээл ярина. Тэнгүүд дундах нь таарын хоёулын бичин зөвлөдөө тэргээл ингээл эргэл зүйлэл тийм ээ. Жинлүүр дээр тавина штэ. Яг тэр үед л нөгөө ууртаа нарангал сонгох хэрэгтэй байхгүй юу? Зөв хэлж байгаа нарангал сонгох хэрэгтэй. Тэр үе зөндөө штэ. Зөндөө одоо ч хүртлээдэг. За наадах чи ижгэлтэй торт. Одоо чи дахиад маргааш шатаач штэ. Наадах ид. Нэр стимдээ гэл идчихэн. Тэр оройжингоо өөрийгөө зовоон штэ. Ингээд зовхын оронд өөрийгөө хурахгүй тийм ээ эхэнд нь аль алингийн барайл жоохон ойртуулаад те ингээд яваад тэгээд дасгах хэрэгтэй. Үнэхээр нь чадахгүй байвал. Тэгээд түрүүн биелсэн. Үнэхээр сэтгэл зүгээ юу нь бэлтгүү. Би гоё болж тэр амжилтанд хүрэн гэдэг зүйлийг л харах хэрэгтэй. Тэрийг л зөв харж чадвал чи өөрөө дэг журмтай болол эхэлнэ. Тэрийг яг чин сэтгэлдээс хүсэж чадахгүй байгаад өөрийнхөө одоо энэ одоо комфорт зон гэж яриад байгаа шүү дээ. Энэ байдалд буцаал орох юм бол дэлхийн ертөнцийн өөрөөс өөрчлөгдөхгүй. Зөвхөн гарч нь хөдлөн, ам чин хөдлөн. Би чин хөдлөхгүй байхаар чиний тарих хизээж хөгжихгүй. Тийм биз дээ? Тий. Тэгэхээр зэрэг энэ сэтгэл зүг гэдэг зүйлийг бол хамгийн сайн анхаарах зүйл л дээ. Тий. Би их зөөлнөр хэлээд байна. Уурлах гал ингээл ирж штэ одоо сэтгэл зүгөө удирч чадахгүй хүмүүс бол үргэлж хүнээс хайдаг. Өхлөөр авьяастай 5 дахин илүү эслэг агуулсан. Эзний гөрөлцөх хөдөлгөөнийг сайжруулах, хоол боловсруулах системийг дэмжих үйлчилгээтэй таны гэр бүлийн өдөр тутмын хэрэглээ байх болно. Цавууллаггүй, эслэгээр баялаг, амтд чигнэмэг Маквиц Hognox. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Монгол улсын ууган үйлдвэр Сүү хувьцаат компани.
Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Gold Kashmir гоо зүйн давлгаа. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Avako эрүүл арсны төлөө. Монгол хүний төрхний онцлогт тохируулан нүүрний төрх засах, хамар, уруул хэлбэржүүлэх, залуужуулах ажилбарыг нутагшуулагч Ения имлэг. Эрхэмсэг гоо цэглэнг Ения урлан. Эрүүл саруул. Хайрын хэрэглэл. Итгэл найдвараар дамжуулан таны амьдралд хоолтой эм болтугай. Цэвэр байгалийн үндэсний бүтээгдэхүүн орго. Ирж буй жилээ итгэлээр сүлэн эдийн шүүсний хэд иргэд залрах ижи авда эх орны хөрсөн дургсан лагшин харамгийн шүүсийг эрүүлийн хин нэрэлтэй өргөн бариараа. Хөрсдийн шимийг хүмүүн танд лагшин брэнд. Одоо яг наадхан нэр чинь ингэдэг байгаа. Би Америк нэгдсэн улсын сүүлийн одоо 6 жил гарan сураад ирлээ шүү дээ. Тэгэхдээ бас маш олон одоо нөгөө одоо сургуулаас, байгууллагуудаас одоо дэлхийн тэр шилдэг брэнд болсон байгаа байгууллагуудын дэг журам гэж яг юу хэлээд байгаа. Яг тэгэнгүүт хүн болгон өөрөө өөрснө гэсэн наран гэдэг брэнд, цацрал гэдэг брэнд байгаа шүү дээ. Тэгэхээр бид бүхэн өөрсөндөө уус дэг журамтай байх хэрэгтэй. Тэгэнгүүт топ ихтэй сургуулиуд одоо оюутнуудаа авж байгаа топ байгууллагууд дэлхийн одоо топ байгууллагууд YouTube, Google одоо өөр юу гэх юм Microsoft бүгд Amazon бүгд Америкт байна. Дээр нь топ сургууль би өөрөө Harvard-д хүртэл ингэ сурч байгаад надад анзаар гэсэн нэг юм юу вэ гэхээр оюутнаа сонгож авахдаа тухайн байгууллагатаа шилдэг ажилтнаа одоо ингэ шинэ хүн ажилд авахдаа тархан биш хүн авч байна. Хамгийн номер 1 гэх юм. Орж ирлээ ажлын ярилцлаганд 10 ижилхэн хүн орж ирэнгүүт 10 ижил орж ирж байгаа хүн дундаасаа хамгийн гоё бие авч явж байгаа хүн номер 1 дэх шалгуур байгаа байхгүй юу. Өнөөдөр Америкт нөгөө дэлхийн топ номер 1 тархалтай улс байсан. Би анх очихдаа бүрэнгийн шар хүмүүс дээр очих юм байна гэж бодсон чинь би вау гэдэг Санта Моникагийн ирэг дээр анх ингээд автобуст очичоод гүрэн амаа гац нөгөө амар гоё юм six pack гарцсан залуучууд хүүхнүүд ингээд эсэн дээр яг muscle beach гэдэг бүр нэрлэлсэн одоо ханжуудлынхаа нэг хэсгийг дасгал хийдэг гац юмнууд тогтоогоод тэн дээрээ волейболоо тоглоод дасгалаа хийгээд ингэ байж байгаа. Тэгэхээр нөгөө эхлээд номер 1-т өөрийгөө ялан дийлж чадсан. Дээрэс нь одоо нөгөө тодорхой амьдралынхаа хөвшил болгоо сурцсан хүмүүсийг үнэн хэлэх магадлал тэр хүний ажлын бүтээмж номер одоо 1-т байж чадна гэдгийг тэр байгууллагууд болон сургууль аваад байна л да. Яг тэгэхээр тэр багт тэр хүн юм авчиж чадна гэдгийг мэдээд яг зөв. Яг зөв. Тэ. Яг тэгвэл хүн хөлсөө гаргаад дасгал хийж явахдаа яагаад чи ингэж одоо шантрах юм бэ? Яг тэр үед биш үү? Өөрийгөө ялж дийлж байгаа тэр мэдрэмжийг аваад сурцсан хүн тэнд хөлсөө гаргаж байгаа хүний хөдөлмөрийг үнэлж чаддаг болчихдог байхгүй да. Тэгэхээр тэр хөдөлмөрүүдийг хараад энэ хүн яг над чиг ингэж хөдөлмөрлж байна гэсэн учраас тэр үнэлэхээр гүйцэтгэж чаддаг бол. Одоо жишээд над дээр маш олон миний хуурай дүүнээр ингээ зарим нь тарган туранхаа орж ирдэг. Би шууд наад эцээ гэдэг нэг шууд цогтгол доо. Болилдоо чи яаж юм мэдв гэд гих жишээ нь. Тэгээ би шудраг хэлдэг. Мэдв. Яг го чамаг ингээд одоо хараад хүмүүс ингээд гоё ингээд мундаг залуу байна. Гоё костюм бичэхтэй. Тэг чамайг хараад өнөөдөр яг уу төрхөн зур чамд итгэв. Энэ бол настай биш үү? Энэ бол удаан үргэлжлэхгүй энэ итгэл. Ягдвал чи одоо гисээ татчих чадахгүй юм чинь чиний дэг журам чиний амьдралдаа өөрийгөө үнэлээд өөрөө өөртөө цаг гаргаж чадахгүй байгаа юм. Яаж өөр хүн цаг гаргаж өөр хүнийг удирдах чадах вэ, тийм үү? Яаж өөр хүний итгэлийг олж чадах юм бэ? Тийм биз дээ. Тийм болохоор хүн өөрөө өөртөө хэрхэн цаг гаргаж, өөрөө өөртөө ажиллаж, өөрөө өөрийгөө ялан дийлж гоё болж байгаа хүний хийж байгаа хөдөлмөрийг хараад шууд үнэлээд за энэ тийм байна. Бараг цаг хугацааг нь ч харж
мэдэрнэ. Би шууд хараад мэдэрнэ. За энэ залууч аваа ажилт юм байна. Дэг журам. Энэ өдөр болгоны дэг журам, өдөр болгоны тогтсон хөвшилтэй тэр сайн сайхны төлөө хөдөлж байгаа хөдөлгөөн, бодол энэ бүгд чинь л чиний нөгөө хүрэхэд хүсээд байгаа тэр гайхамшигтай мэдрэмжийг чинь л бэлгэлэн штэ. Энийг л хүмүүс амжилт гэдэг байгаа. Амжилт чинь тусдаа би одоо энэ point төр нэг үг бичсэн байгаа штэ. Амжилт чинь тэр холын зорилго биш ээ. Өдөр болгон чиний хийж байгаа үйлдэл чинь өөрт чинь болон бусад хүнд хүрч тийм ээ сайн нөлөө үзүүлж чадчихвал энэ амжилт. Энэ олон амжилтыг чинь давтамж нэмэгцээр тэр холын хүсээд байгаа тэр гайхамшигтай тэр холын гоё мэдрэмжийг чинь бодтоор нь бид чинь мэдрүүлэхээс хэлж байгаа аахгүй. Тэрээс амжилт гэдэг хол зорилго тавьчаад тэр лүү гив гинтийн одоо мөнгө орж ирэл хүрдэг зүйл гэж байхгүй шүү дээ. Тийм болохоор өөрөө хөдөлмөрлж үзээгүй үргэлжил ямар нэгэн энтийн юм уу, заллин юм уу, ямар нэгэн арга цаасан зүйлээр амьдрах гэж зорддог. Ямар нэгэн одоо төр зүрийн амьдралын одоо маркетингаар хүнийг бас уруу татаж амьдрна гэсэн. Одоо эргэн тойрон маркетинг болчиход байна шүү дээ. Гэхдээ эн чинь хүнд ямар зөв юм болж байна, ямар зөв нөлөө үзүүлж байна гэдгийг үргэлж дотроо бодож өөрийнх нь ходоодоор дамжиж байвал энэ идэж уух юм ч гэсэн тийм үстэй. Өөрөө чинь ходоодоор дамжаад тэрийгэ мэдрээ дараа нь хүн гаргаж байгаа зүйлүүд хүнд хүрнэ тийм үү? Тэгэхээр зөвхөн би тэдийг олон тэдэн төгрөг олно. За энэ маркетингаар ингээд хүнд хүрчихье. Төрхөн зургийн гоё болсон, туранхай болсон мэдрэмжээрээ хүнд хурдан хичээл зааж болохгүй шүү. Тийм үү? Тэр чинь булчин болох хэвээр. Булчин тархийг өдөрдөх хэвээр. Тархин буцаад эргээд булчингоо өдөрдөх хэвээр. Энэ шүрмс ямар байх хэвээр. Ямар булчин pink muscle гэх юм уу, red юм уу, white юм уу? Энэ бүгд тийм аль булчин хөгжүүлэх гэдэг байгаа. Энэ бүгд чинь нөгөө л дэг журамтай холбоотой. Амьдралын чинь тархинд байгаа цэгцтэй амьдралын чинь яг энэ тархинд байж ажил тэн дээр буцаагаад буулгана шүү дээ. Тийм үстэй амьдрал болгоно. Тэгэхээр энэ дотор ямар байна? Амьдрал тэр яг л болно гэсэн. Тэгэхээр энэ хүмүүс ийм учраас бид нэр одоо би бол хүнийг хараад тань шиг бас мэдэрдэг. Тийм баг шүү дээ, тийм үү? Тэгэхээр хөдөлмөрлж байгаа хүн үр дүн өөр гаргана. Хөдөлмөрлөлтгүй маркетинг хөөсөн үзүүлбэр төрхөн зүрийн үзүүлбэр жүжиг тохирж байгаа хүмүүс амьдрал нь бас л яг тийм хэлбэрээр. Эцсийн дүнд хин ялах юм бэ? Хин хамаатай юм бэ гэж хэлж болно. Энэ бол цаг хугацаа хамгийн том шүүгч учраас цаг хугацаа 10 жилийн дараа, 5 жилийн дараа, 1 сарын дараа, 20 жилийн дараа ялгааг нь яс нүдэн дээр нь харуулдаг ирдэг. Энэ л ахгүй да. Тэрнээс өнөөдөр тэр үр дүнг харуулах гэж ярих хэрэггүй. 20 жилийн дараа, 10 жилийн дараа энэ хүн юу бодож явсан тэр үр дүн бие болон амьдралынх нь хэв маягаас харагдаад байна. Ойлгоо. Тийм үстэй. За нэг ийм товчхон нэг юм асуулт асуумаар байна. Бид нар ингээд амнаасаа гарч байгаа үгээ дандаа хяндах ёстой гэд тэ одоо дэг журамтай ярих үгээ бодсныхоо дараа амнаасаа гарах гэдэг шиг амандаа орж байгаа хоол хүнсийг үргэлж хяналттай бай гэж би зөвлөдөг. Таны чидэд бол аялын явцад байдаг юм байна. Харин одоо энгийн хүмүүсийн хувьд 7 хоногт нэг ч юм уу 2 хоногт нэг ч юм уу биш хамиртай жишээ нь яг өөртөө чидээ эдмээр байгаа зүйлээ идэл идчих. Яг хаяа нэг те ингэ баярлал. Дийлэх үедээ бол одоо юу гэдэг 7 хоногийн 6 өдөрт бол заавал одоо дэг журамтай байх хэрэгтэй болчихж байгаа байхгүй юу? Хоолны одоо хоол зүйчийн талаас би хүний коуч хийхээр хүсчихсэн ч битгий тий одоо яг орлуулад зүвийн нийт энийг ингээд ингээд зөвлөдөг. Тэр шиг та өглөөнөөс орой хүртэл ерөөхдөө ямархуу байдлаар өөртөө нэг одоо нэг хүн болгоны амьдралын юм аяг учраас таны амьдралдаа хүнсээ идэхтэй барьдаг өглөөс орой хүртэл юу идэж чинь яаж дэг журам барьж чинь. За хаяа би хэтрүүлнэ бас замбраагүй хоол идчихнэ. За тэгтээ бол нөхөр нөгөө нарамтайгаа бас үзэлсэн л дээ. Яг бол би хитрхийх аппетиттэй юм. Маш их аппетит. Амттанд хитрхийх дуртай. Тоор, шоколад ерөөсөө дэндүү. Тэгээд би Япон их явах дуртай. Япончууд юу гэж надад хэлжсэн бэ гэхээр их олон өнгийн хоол идэх хэрэгтэй гэж надад хэлжсэн. Тэгээд би өдөртөө их олон өнгийн хичнээн өнгийн хоол идэх хэрэгтэй гэдэг ингээл яг тэр үед хэлжсэн. Тэгэд би тэрийг их гүйцэлдүүлдэг нь штэ бас олон өнгийн юм идэх гэж хүсдэг өдөрт.
Тэгээд солоо тий. Тэгээд тэр өнгөнүүдийг л нэлээд их идэхийг өсдөг. Өглөө бол би 1-2 алим тэгээд заримдаа овёс ч юм уу эсвэл дуртай юм иддэг. Ерөнхийдөө миний хоолндор айхтар дэглэн бариад идэггүй. Харин орой идэхгүй байхыг л нэгдүгээр тавьдаг. Яг гэвэл одоо бидний нас чинь бас боловсруулалтнууд шаад ирж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр зэрэг орой хоол идэхгүйг их хүсдэг. Үнэхээр дуулаад нөгөө тоглолт тэтэрхий их байх юм бол бид нар чинь их асар хиньяр зарцуулдаг учраас хоол идчихдэг. Жоох идчихдэг. Тэрнээс биш ер нь 4-5-аас хойш хоол идэхгүй хичээдэг. Бараг л идэхгүй. Заримдаа тэрийг бас зөрчинө. Тий. Бусад үед нь бол ер нь хүсснээ бүгдийг иддэг. Хүсснээ л. Тэгэхээр та ер нь ийм юм байна. Одоо нөгөө нэг intermittent diet гэж илүү одоо алдаршаад байгаа гэх юм уу. Монголчуудад энэ илүү тохирох дэглэм надад бол санагдаж байгаа. Одоо чинь миний хувьд болохоор би тайл 58 см байхын тулд барьдаг юм уу гэхээр би хоногт 14 цаг багтаа хотод амардаг. Уртлын оройн яг тантай адилхан. Би одоо ингэ өдөр 4 ажил хийхэр чинь заримдаа бүр шөнө орой хүртэл ажиллаж. Тэгээ ядарсан үед чинь ингээ энерги өгчгийн тулд би ч бас амттны давтаа. За тэгээ нөгөө шоколад одоо за маквицийн одоо бүхэл бүрийн бичээнэ ч юм уу. За сүүгийн нэг орхон харуулуудаа ч юм ингээ идэв. Хамгийн сүүлийн илчлэгтэй эдсэн зүйлээсээ хоош цагаа толчдөг байхгүй. Тэгэнгүүт орой би 10 цагаас 22-оос оройныхоо хоолой одоо нэг тараг ч юм уу. Тэгээ нэг бичээтэй 2 бичээтэй эдсэн бэ гэж үү куки. За ингээд идчихэнгүүт 23 12 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 маргааш өглөөний маргааш одоо баг үе гэсэн үг тийм 12 цагт би эхний илчлэгтэй зүйлийг идэх боломжтой боллоо гэж тоолж байгаа. Тэгэхээр айгүй монголчуудад бол яг энэ та болохоор угаасаа яг байгалийн одоо нөгөө юуг дагдаг гэсэн биологийн идэвх цагийг дагж явах. Ер нь дагдаг юм байна тийм үү? Нар мандангууд нар жаргахад хүнд хоол дуусах хэрэгтэй гэсэн маягаар явж байгаа юм тийм. Тий, ерөнхийдөө тий, яг үнэ. Би хүнд хоолыг ерөнхийдөө их эрт идэхийг хүсдэг. Ягаад ч юм надаас ирч хүч ихэд идэг учраас тэгээд хүнд хоолыг бол эрт идэхийг хүсдэг. Өглөө бол идэж чинь дасгалынхаа дараа бол зайшгүй шууд дасгал 10 цагт би хичээл заадаг шүү дээ спиннинг. За тэгэл 10 цагийн хичээлээ дууслаа 12 цагт баг дуусна. Бүжиглээл нөгөө их гоё одоо хөгжилтэйгээр би дасгалаа өөртөө жаргаж би багш шиг заадаг. Яг өөрөө хамт хийж өөрөө хаппи мэдрэмж ялгал яг энэ бүгд нөгөө хүмүүстэй хамт хуваалцаж хийдэг учраас их сайхан дасгал болдог. Тэндээс гарсан нөгөө гоё бие чинь нэг гоё тайвширсан ухаан санаа саруулсан тэр гоё мэдрэмжнэрээ би ёстой нэг сайхан хоол идэхийг боддог. Тэ. Их чишээ нь яг ингэж л явдаг. Заримдаа бол буруу тохиол хөдөө тоглолтоор явах ч юм уу, ийш тийшээ гадагшаа явахаар бол харин хэтрүүлэн идэх гэдэг нэг юм энэ нэг сул тал вэ. За яг тэгтээ яг тэмцэж байгаа. Тий. За тэгвэл хоёлаа одоо яг бранчны цаг таны одоо эхний өнөөдөр идэх жоохон хүн төрлийн хоол застай хоёлаа хооллыг. За тэгээ хоолыг тань зориулсан. Би энэс сонсоод ирэх. Энийг л гоё харагдаад байгаа шоколад. Тий энэ их жишээний их жишээтэй одоо шоколадтай юм аа. Хамгийн гол нь энэ дээр болохоор нөгөө би яагаад энэ маквицийг сонгодог вэ гэхээр Америкт байхдаа digestive бичиг мэддэг байсан юм. Бүхэл үрийн тэгээд юу яадаг бицэнд ороод наалдах маа байхгүй гэсэн үг. Gluten free гэж байгаа шүү дээ. Тийм тэгэхээр нөгөө нэг gluten free нь болохоор хашилтаа хүмүүс яг заавал энийг идэх хэрэгтэй байдаг байхгүй юу? Тасарсан. Юу цавлаггүй гэдэг хэрэгтэй байдаг. Энэ шоколад хийчихэнгүүт л юм. Харин гоё газар ирж байгаа байхгүй юу? Тийм. Би шоколадтай нөгөө хар шоколадтай бүхэл үрийг хийгээд байсан. Тэгээд эсвэл нөгөө амттан дээр гингүүд яг нөгөө амттай хийддэг тайптер шиг төрлийн. Тэр нь дондогч хүмүүс бол хамгийн түрүүнд гартаа барьж авах юм ааруулаа бариад ав. Эсвэл бүхэл үрийн овёсоор хийсэн боовнуудаас ч юм уу тийм хар шоколадтай тэр. Зоогоод идэх үү? За. За, хоолмонд болж байна. Одоо үндсэн хоолой тэндээс. Үндсэн хоолой үндсэн биш юм байна. Одоо энэ болохоор одоо нэг ясандаа би тань түрүү хэлсэн нөгөө хоёлаа улаан махтайгаар хийж байгаа учраас бүхрийн махан дээрээ зогцох дандаа хүрсний дээр ургасан ногоо хөнгөн чанарын юмнуудаа эндээ бэлтцсэн байгаа юм. Салат маягаар. За 19-с гойж штеп. Үнэр нь бол сайхан байна. За цагаан давхар уу гэдэг. Ингээд бактери үржихгүй энэ нөгөө юу баггүй юу? Энэ юу ч гэсэн сет ч гэсэн. Ер нь бид нар нөгөө нэг галтгоондоо уг нь хамгийн амруугаар хоол би галтгоо хоёрт хамгийн их мөнгө зарцуулах хэрэгтэй байгаа юм. За нэг энэ дээр за тэгээ
Наад чи харин сайн харагдав. Тосгүй шарагчин дотор шарсан. Тэгэхээр ямар нэгэн тос энэ тавьчихсан ороогүй. Окей. Ногоо шарыга. За шарыг. За. Би багаар Дотор нь юу байгаа юм? чиз, моцарелла бяцлаг байгаа. Тэгээд нөгөө үхрийн махнаас жоохон байгаа, мөг байгаа. За одоо идэж болох уу? Болсон. За би одоо өөрийнхөө баа. Тэгэхээр яг тийш тэ одоо хоолны ном үрдэл гарч байгаа юм чи. Хоолоо муу юу болохгүй. Энд чинь нэг өсний нөгөө манайхан одоо жишээ нь улаан махыг навчин дээрхтэй, өгсөн дээрхтэй навчногоотой идэх хэвээр цагаан махыг хамгийн энгийн ойлголт байхгүй. Цагаан махыг бол бид нар цавуулагтай нохоо нуттай хамт идэж болно гэж ер нь энгийнээр манайхан би ойлгоод авчих хэрэгтэй. Тэгэхгүй бол манайхан ширээс гурил мах гурил нөгөөх нь улаан мах хоёр ингэ богт боломгүй хоёрыг нийлүүлээд идэг. Дараа нь гой утгатай болно. Утганы газар байна уу гэж. Ни шууд ингэж ярьчих. Энэ болохоор миний хувьд юу шиг санагддаг вэ гэхээр энэ хулууны юу болохоор яг нэг юм одоо шууд ингэ барьж байгаа та өөрөө идчих. За, хуур шуурны оронд юм шиг гэх юм да. Нөгөө гурилынх нь оронд нь хулуугаа игээд тэгээд ёстой юм. За, бүрцээ дээр гоё шаарсан. За. Тэр нөгөө гидс амархан дөрвдөг хүмүүсийн хувьд бол бүх ногоонуудаа болгож идэх юм бол гидс дөрвөлт байхгүй. Тийм үү? Тэгэхгүй нөгөө салаад идэж ийн түүхий одоо би чинь салаадны навчиг албаар болгосон байгаа. Тэгэхээр помидор, өвөрцгийг бүгдийг болгосон байгаа шалтгаан нь таны гидс дүүрдэг гэсэн учраас би бодож. Түүхийн маягийн салаатаар хэрвээ би хийцэн байсан бол таны гидс дүүрнэ гэсэн үг гэж. Фокус олох зүйл чинь бол хутган алгаа илэргэж битгий шүмжлэрэй л гэж. Гэхдээ энэ нэг бол би угаасаа хутгагүй гэж зөвлөдөг. Шууд нэг одоо энэ гадна талын хулуу чинь өөрөө угаацсан. Хулуу маань өөрөө нөгөө гурилны оронд идэж байгаа байхгүй юу? За ёстой гоё юмтай байна. Бүхэл өөр авьяастай 5 дахин илүү эслэг агуулсан. Гидсний гөрөлцөх хөдөлгөөнийг сайжруулах, хоол боловсруулах системийг дэмжих үйлчилгээтэй таны гэр бүлийн өдөр тутмын хэрэглээ байх болно. Цавууллаггүй, эслэгээр баялаг, амтд чигнэмэг Маквиц Hognox. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Монгол улсын ууган үйлдвэр Сүү хувьцаат компани. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Gold Kashmir гоо зүйн давлгаа. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Avaco эрүүл арсны төлөө. Монгол хүний төрхний онцлогт тохируулан нүүрний төрх засах, хамар, уруул хэлбэржүүлэх, залуужуулах ажилбарыг нутагшуулагч Ения эмнэлэг. Эрхэмсэг гоо цэглэнг Ения урлан. Эрүүл саруул. Хайрын хэрэглэл. Итгэл найдвараар дамжуулан таны амьдралд хоолтой эм болтугай. Цэвэр байгалийн үндэсний бүтээгдэхүүн орго. Ирж буй жилээ итгэлээр сүлэн эдийн шүүсний хэдэргэд залрах ижи авда эх орны хөрсөн дургсан лагшин харамгийн шүүсийг эрүүлийн хин өрөөлтэй өргөн бариараа. Хөрсдийн шимийг хүмүүн танд лагшин брэнд. Миний 10 цагийн спинning хичээл эхлэж байна. Тэгээ өнөөдөр анх удаага цацаа маань жийж үзэж байна. Одоо миний дүү мөртлөө ерөөс спинning доош үзэх байна. Тийм. За гэхдээ спин бол хамгийн гайхамшигтай
спорт. Одоо ингээд хүн харагдсан дээр шүү дээ. Махлаг харагдаж болно, объем домтой харагдаж болно. А гэхдээ хамгийн гол нь цаалт нь ичмгийн маш их байгаа энэ хоёр. Одоо хэн чимгээс цаа өөр яаж ирсэн юм бэ? Ирж байгаа жижиг байсан. Нэгдүгээр чихэд аюу хүндэлтэй. Тэгээд дээр нь бас ямар ч эрсэл байхгүй. Тэгээд энэ зүүн баланс хэмжиж бас. Сонсож байгаа юм шиг хааш санаараа болж байна. Одоо 2 сар тэгээд үнээр гоё байгаа таалагдж байгаа. одоо жийс би одоо супер болсон байна. Анх их жийж чадсан. Босож жийж чаддаггүйсэн. Тэгээд аюу сайн супер болсон байна. Супер. За ингээд ирлээ. За одоо зүүлийн үүдийг нуглалаа. Ингээд ташаа мань өөрөө ангиас болчихсон. Баруун үлээсээ зүүлж ингээ өгтөө энэ цээжний цэг зүүнд ташаа баруун талаа байгаа байлаа. Алцахгүй байна. Yo te miro, se me corta la respiración. Cuando tú me miras se me sube el corazón. Palpita lento el corazón. En un silencio tu mirada dice mil palabras. За, endpoint дээр ирэхээр миний бүр хамгийн дуртай хэсэг бол энэ кофе шопны хэсэг байгаа. Яг үүдээр орж ирэнгүүт байгаа хамгийн гоё сонголттой кофенууд, хоолнууд гэдэг байгаа. Тэгээ багш маань дэлгэн багш маань цаашаа ингээд үргэлжлээ тайлаа өрөөнүүдээ танилцуулж авчихв. За тэгё. За. Энд ч манай энэ сургалтын төвийн бүжиг спиннинг одоо сургалтын төвүүдийн хуваарууд байна. Monday, Tuesday, Wednesday. Тийм. Энд ч манай хоцсон цолх өрөө, манай арын цүрийн өрөө. Тэгээд манай коридор байна. Надад нэр нөгөө аюух таалагддаг сүд энэ үгнүүд одоо нарыг чи өөрийнх нь хэлсэн үг бас байгаа. Бас алдартай хүмүүсийн хэлсэн үгнүүд байгаа тий. Keep spinning гэж байгаа. За, keep spinning гэнэ би энэ дэхтээс амар өрөө илээ. Би бүр энд орж ирж усан уулах нь олж гарсан. За, энд болохоор нарын их чи өөрийнх нь нөгөө хичээлүүлдэг анги нь байгаа. Тэгээ өөр бас бус спинning багшнууд байдаг юм бэлээ. За, ийшээ болохоор endpoint маань одоо яг юм LPG нөгөө гоё сайхан болдог өрөө байгаа. За эндээс болохоор нөгөө миний хэрэглэдэг энэ BB Lab юмнууд байна. Эня эмнэлгийн бас нэг салбар нь энд бас байрладаг. Дээр болохоор нөгөө мейкап хийдэг өрөө бас ингээд байдаг. Ер нь л эмэгтэй хүн энд ирээд ерөөсө тэр чигтэл гоо сайхан болох юм. Тэгээд энд ирэхээр ерөөсө өдрийн туршид байж байгаа гардаг да. Яа, заавал бүжгээс одоо ингээд бүжгээр хичээлэхээр надад бол бүрнээр юм нэг юм тайван тэгээд дээр ингээд таашаалтай аз жаргалтай ингээд өөрийнхөө биеийг хөдлөж байгаа болохоор маш гоё юм. Тэгээд дээрэс нь таны өрөөнд орж ирсэн хоо ёо ингээд л энэ чигтээ оройж госоочмаар байна. Яг тэгдэж маш их дасгалын дараа би өрөөнд орж ирэхээр үнэхээр яа болдог. Гэхдээ хараа бүжгээр хичээлэхээр ингэж байгаа зү. Тарих их ажил нь тэгтээ нөгөө хичнээн одоо баруун зүүн дасгалтай бокс янз янзын хичээлээр хичээжсэн ч бүжиглээд ирэхээр баруун зүүнээ мэдхээч чагаас. Тийм байлээ. Тийм байгаа сте тийм. Их сонио өөр би чи спортоор ингээл кикбокс спортоор хичээлээ. Одоо болохоор нэг юу гольфор хичээлж хэлж байгаа. Тэгээ спортын хүний хүүхэд болохоор спортод дуртай байжгаад бүжигт би ингэн гэж юусэн бодоагүй нэг юм нь юу вэ гэхээр би бүжиглсэн чинь миний биений бүх булчин ажиллаад салж болох хэсгүүд нь тус тусдаа өөргөө гүйцэтгэж явах хэвээр зарим нь чанга, зарим нь сул. Тэгээ би өөр яг яах вэ одоох бас ойлгоогүй л байна. Тэгээ яванд ойлгоод ирнэ. Тэгээд маш хамгийн гол чухал зүйл нь ой тогтоолт бүх юм сайжраад ирнэ. Бүх юмаа салгаж чаддаг болно. Сүүлдээ биеийнхэн хэлбэрийг сайн мэддэг болоод ирнэ. Аль хэсгийг гоё хөгжүүлэх, бэлхүүсээ гоё болгох уу, энэ нуруу гоё болгох уу, энэ бүх юм гэдэг энэ нуруу идэр чинь шал өөр болоод ирнэ. Гараа яаж хөдөх вэ? Бүжигүүд ер нь хамгийн их ач тустай, гайхамшигтай ийм зүйл л дээ. Тийм болохоор ер нь бүжгээр хичээлж байгаараа. Үнэхээр гайхамшигтай тий. Амар сэг. Тий. Чи одоо цаашаа өргөж чи таслахгүй шүү. За.
Нэг тасалж болохгүй. Энэ бол нөгөө өөрийгөө хуурах асуудал гарч иж байна. Яагаад ч гэсэн өөртөө хүн цагаа зарцуулдаг л байх хэрэгтэй. Тийм үстэй тийм үү? Яг үнэ. Тэрийг уриалж байгаа юм чинь. За тэгээд одоо өнөөдрийн одоо энэ сайхан дугаарыг одоо нэвтрүүлгийн хамгийн эхлэлийн суурийг тавьж бид бүхэнд одоо гүн тусалцаа үзүүлсэн спонсор, хоёр спонсор байгууллагатаа маш баярлалаа. Би гарын бэлгүүдийг нь гардуулж өгөх хэвээр. Миний хувьд бол хүүхдтэйхээс ерөөсөө сүүн бүтээгдэхүүнд бол бүр хүн болгон би шавнартаа зөвлөдөг. Сүүн бүтээгдэхүүний сүүн хувьцаат компани за мөн Townbox Group-ийн Digestive гэдгээр илүү алдаршсан дэлхийд Macquarie брендийн бүхэл бүрийн эслэгээр баялаг бүтээгдэхүүн байгаа. За эслэг яагаад идэх ёстой гэдэг би нэг товчхон ярьчих. Хүмүүс маань ингийн алдаа гаргах юм. Дэглэн байран жингээ хасна гингүүтээ бүх гурил будаа нөгөө талах энэ бүх юм хасаа ичдэг. Тэгэл нөгөө төмс юу ч идэхгүй. За яг бүгдийг нь идэхгүй байж болно. Тэгтээ тэрний дундуур заавал одоо жимс заавал эслэгээр баян овёс ч юм уу те баялаг ийм нөгөө бүтээгдэхүүн заавал эслэг идэх хэвээр. Яагаад эслэг идэх хэвээр бэ гэхээр би засахад нь туслана. Тэгээ нөгөө дэглэн байхад юу ч хамаг эслэгээ хасаа хийсэн хүмүүс чинь яах юм? Биз чадхаа болоод утган хальт үсээ. Тэгээ нөгөө бодис солилцоо дааврын өөрчлөлт нь ороод эхэлдэг байхгүй. Тэгэхээр би бол амттангаа идэхдээ хүртэл зөв амттан сонгож идэж тэгэх юм бол тархалахгүй. Биний юм ирэхэд нөгөө эслэг ихтэй ийм гурлийн мэдих хүслийг төрдөг болохоор тэгээд дээр нь таны хувьд бол бүр ялангуяа шоколадтай куки бичээнд их дуртай учраас би үрж байгаад маш их баярлалаа. Маш баярлалаа. Одоо дээжүүдээс хэлжийнаа. Маш их баярлалаа. Арааны шүсдгэл гоожод ирэх юм аа. Шоколадын мараад шууд. За тэгээд сүүн хувьцаат компани бол та хамгийн дуртай нь хорхоо харуулгаа. Маш их баярлалаа. За энэ хорхоо харуулж би орцсон байна. Маш их баярлалаа сүүн хувьцаат компанийнхаа. За та бүхэнд маш их баярлалаа. Маш их баярлалаа. Маш их баярлалаа. Дугаартаа хамт байсан ихчтэй эцгааргүй ихээр баярлалаа. Олон залуучуудад үлгэр жишээ үлгэр дуурайл болсон маш сайхан эмэгтэй танаар дүүн маш их бахархдаг. Дараагийн үедээ хамтдаа үлдэх маш сайхан бүтээлүүдийг хамтдаа бүтээе. Сайхан зүйлсүүдийг хамтдаа түгээе. Маш их баярлалаа. Маш их баярлалаа. Гэхдээ бид бас өөрийнхөө одоо мэрэгжлэр тийм ээ хүмүүст бас зөв уриалга өгөөд тэгээд ийм сайхан нэвтрүүлгийг тэрэнд хамгийн анхны зочин болгож ирчээгээ ураад тэгээд ийм сайхан эерэг хандлага нийгэмд өгч байгаа би их баяртай байна. Энэ чинь бидэрт одоо Монгол улстай Монгол хүн болж төрсний үүрэг хариуцлал маань энэ л байгаа. Орилж хашгираад ахтаа биш. Үйлдэлээрээ тийм ээ бие биендээ үлгэр дуурайл үзүүлэх. За амжилт хүсье. Монгол хүний дундаж наслтыг уртсгая. Yes. Баярлалаа.